Сайн байцгаана уу? Keller Williams Mongolia компаниас одоо өнөөдөр Ready гэдэг ийм одоо хандивын аян зохион байгуулж байна. Сайн байна уу? Keller Williams-ийн агент Сувдмаа байна. За би энэ жил анх удаа Keller Williams-ийн уламжлалт үйл ажиллагаа болох Ready арга хэмжээнд анх удаа гэхдээ бас зохион байгуулалтын багт орж ажилласан. За анхны сэтгэлдээр бол ямар нэгэн одоо бэлэг бэлдээл тэгээд нэг хүүхдүүдэд тараагаад энэ ингээд нэг юм сайн дурын шинжтэй үйл ажиллагаанд оролцох гэж байна гэсэн бодолтой байсан бол яг үйл ажиллагааныхаа явцад эвентэхээ талаар мэдээлэл илүү аваад судалж үзээд илүү үн цэнтэй, илүү одоо утга учиртай маш юм бахархам үйл ажиллагаа байдгийг мэдэж авсан. Энэ Keller Williams компани дэлхийн 56 улсад салбартай ийм үйл хөдлөх хөрөнгийн франчайз компани байгаа. Монголд 21 оны 8 сард байгуулагдаад одоо Эрдэнэт одоо Улаанбаатарт одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ 5 сарын 13-нд дэлхийд даяараа Keller Williams-чууд сайн үйлсийн аян зохион байгуулдаг. Жил бүрийн 5 сарын 13-ны өдөр Keller Williams олон улсын хэмжээнд бүх компаниуд маань энэ сайн үйлсийн аяныг зохион байгуулдаг байгаа. Анх 2009 онд Keller Williams-ийн board member Мо Андерсны төрсөн өдөрт зориулан анх энэ үйл ажиллагааг тэмдэглэж өнгөрүүлж ирсэн. Мо Андерсон өөрөө нийгмээс маш их зүйлийг агентууд авдаг. Одоо эргүүлэн өгөх цаг нь болсон гэдэг ийм одоо үгэн дээр үндэслээд энэ үйл ажиллагаа зохион байгуулагдсан. Энэ жил Keller Williams компани Баянзүрх дүүрэгт 500 хүүхдэд бэлэг бэлдээд хайрцаг савнд баглаад маш олон эрэгтэй эмэгтэйгээр нь ялгаад 500 хүүхдийг баярлуулсан байгаа. Keller Williams дэлхийд даяар энэ үйл арга хэмжээг Ready арга хэмжээг тэмдэглэн өнгөрөөдөлдөг. Энэ арга хэмжээнд орох дуртай байдаг шалтгаануудын нэг нь болохоор Хүний амьдралд сайн сайхан зүйл мөнгө төлбөргүй ч гэсэн үнцэнтэй сайхан зүйлс байдгаа гэдгийг хүүхдүүдийн амьдралд өгөхийг хүссэн. хүүхдүүдээс эргээд баярлалаа гэдэг урмын үг сонсож тэр инээдийг тэр өдрийг аз жаргалтайгаар мэдэрч чин сэтгэл одоо хайр, итгэл үнэмшлийг шингээгээд бусдын төлөө сайхан үйлсэд хамтран нэгдэх нь тэдгээр хүмүүст бас итгэл үнэмшил, ирээдүйн урам зориг өгөх юм гайхалтай сайхан мэдрэмжийг өгдөг үйл ажиллагаа эсэ учраас чин сэтгэлээсээ оролцохдоо маш сэтгэл хангалуун байгаа. Тэр сайхан энергийг авахын тулд энэ арга хэмжээнд дуртай оролцдог байгаа. Баярлалаа.